Монголын үндэсний олон нийтийн телевиз Nomadia Pictures-ийн хамтын бүтээл. Чи яагаад дандаа ингэ ажлаас зутаагаад идэх юм? Өнөөдөр чиний ээлж штэ. Би хийх ёстой бүх ажлаа хийдэж штэ. Өнөөдөр миний бие таараа байна. Хүн асуудалтай үе байж болохгүй юу? Чиний асуудал бүр үнэхээр дуусгүй ма тий. Чиний ажлыг одоо тэгээ чиний өмнөөс хийх үү? За би цэвэрлэж. Хөөе цэвэрлэгээ хийгээч. Заахлаа би цэвэрлэж. Чи дандаа энэ нэг юмны урдуур орж өмөрч ажлыг хийдгээ болооч. Дараагаа эргүүлэхээс өөрөө чийдгүй юм чи. За. Энээс болоод л Янки дээр бүрхэл тасраад байгаа юм л та. Аль болох хурдан засварлах хэрэгтэй. Одоо ч манад ийм нөөц төхөөрөмж байгаа юу? Харин байдгүй. Чадлын өсгөгч олдохгүй нь. Орон нутгийн салбар руу бүгдэн лөө яриад сэлбэг байна уу мэдээд өгөөч гэд хэлүүлсэн байна. Угэнч янзлж болохоор л ид байна. Аха. Энэ шатсан RCU чадлын өсгөгчийг солио тавьчих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр их л чадварлаг нарийн гагнуурчиг хэрэг болоод байна. Манад чадварлаг гагнуурчин байгаа л та. Гадаад сургалтанд тавьсан байгаа. Шалгалтаа өгөөд ирэхэд их л утгал баг та. Батаг хүлээвэл гутна. Тэгээ одоо энэ бүргэл тасарснаас болоод үүссэн энэ авиа компаниудын асуудлууд бүр өндрөө авч байна. Аль болохоор л асуудлыг шийдэхгүй болохгүй байна. Тэгэлгүй яах вэ? Мятын алтан гарт чуг нь байгаа л та. Гол нь аялуулах зөвшөөрлөд нэрийн та нэг дарга нартай зүтгэл яасан. Чи нэг хэлээд өгнө үү? За би нэг хэлээд үзье та. Манай хоёр байгуулагч
Уг нь нэг гэрийн хоос баган юм шүү дээ. Харин тийм л. Чадварлаг хүний нөөцөө соёлцоод хамтраад ажиллая гэхэд үгүй гэхгүй байлгүй. Чиний хэлээд үз. За. Би яриад үзье. За. Mongolian 162, maintain flight level 11,300 meters. Contact Ulaanbaatar Tower 128.0. Roger. Maintain flight level 1,300 meters. Contact Ulaanbaatar 128.0. Mongolian 162. Goodbye. Дараа. Улаанбаатар радаар Монголын 162 нислэгийн түвшин 11,300 м. Даарнаас ирж байна. Монголын 162, Улаанбаатар тоо. Танах ажилтнанд орлоо. Танахын шууд монтоо зөвшөөрнө. Ойлголоо. Шууд монтоо зөвшөөрнө. Монголын 162. This is Jetwings 255. We've got just engine problem. Say again. We've got engine number 2 declaring pan. We are requesting emergency landing on Genghis Khan. Jetwing Airlines 255 Roger pan. Jetwing Airlines 255 нисэх онгоцны баруун хөтөлбөрт асуудал ирсэн. Чингис хаан дээр бүх зөвшөөрөл өгсөн. Яд хүн нөө 2 цагаар өгсөн. Яг цагаар. Яг давхацах нэ. Нэг ослын болд гарах нэ. Хятад улсаас Европ руу нисэж байгаа Jetwing Airlines 250 тонн дуудлагатай хөлгийн баруун хөдөлгүүртээ асуудал гарсан байна. Зохицуулт хийж байна. Бэлдэр. За. За бит хоёр бэлэн байгаа. Танаа зовлтгоо. Ослын болчтой юм уу? Харин тийм. Үгүй. Тэгвэл өнөөдөр пироныхоо бичлэгийг хийж байна. Угаасаа гадаад дотоод нислэг олонтой. Тэгээ дээрээс нь ослын болч тавил. Яггүй ичлэг болох юм байна. Та тэгвэл студийнхний дуусчих. Би тэгээ тэр оронд газ яваад шууд авчих. Манай догт бууж байгаагүй ослоор манай ослогуудыг сайн мэддэг. Тэгэхээр ойртол дээр илүү онцгой анхаар. Бусад бүх агаарын хөлгүүдийг замаас нь зайчлаад онцгой нөхцөлд орсон онгоцоо номер 1 тав. Хөрөлтийн бүх нислэгээ хойшлуулъя. Код 3 зарлаа. За, сайн байна. За дүү яараа явах вэ? Би зөвшөөрөл авах гээд. Юуны вэ? Нөгөө 100 жилийн өн кино хийж байгаа шүү дээ. Тэгээд харин студийнхний перрон руу гаргаж бичлэг авах гээд. Чи мө болдог өдрөө ирлээ дээ. Өнөөдөр та хөөс болтын агаар үлгийн хөөс бус нислэгээ ачаал ихтэй. Хэл завгүй л өдөр байна да. Үгүй хараа яг албаар тэрийг харуулж бичлэг авах гээд байгаа байхгүй. Тэгвэл гоё та эдийн ажил гэсэн гоё хэрэгтэж туулна. Хиллээ чи дөрөв жураа барьдгүй баллаас тавьдаг хүмүүс үлээ дээ. Хевлэл шиг кино шүү дээ. Тэдний чи аюулгүй байдлыг хангана гэж том асуудал байна. Чи ер нь ачаал багтаа өдөр тэр бичлэгээ хийвлээ яасан. Хаа. Үгүй яг ингээд ийм завгүй үед нь авал илүү гоё ингээ үзүүштэй гардаг байхгүй юу? Тэгээ танай ажил гэсэн гоё гараад штэ. Сонсож чинь яраарай. Аа бид бас гарлаа. Би хамт явчих уу? Одоо юу? Би яаж зураг авалтын талбайгаа хэлээ харчаа. Түн. Аливын хүүхдэд пиран талбараа гарч зөвшөөрөл өгөх та. За ойлголоо. За баярлалаа. Огны рүүстнэ.
Цаг нь болж штэ. За. Чи сая амралтын цагаараа жаахан дуу хийж хамжааг юм уу? Одож амрахгүй байсан. Зүгээр. Yes. Зүгээр. Байна. Түшиг байна. Та мэдээлэл авсан уу? Тийм ээ, мэдээлсэн. За, ойлголоо. Улсын нисэх буудалд газардах гэж байна. Улаанбаатар хотод орон нутгийн цагаар 10 цаг 30 минут болж байна. Цагаагаар 20 хэмжээний дулаан цэцлэг байна. Та бүхэн суудлын гэрчлэлийг эцэлж, цогтын хаалтыг суудлын гэрсээ өссөн эслээ дахин шилжүүлнэ. Баярлалаа. Ladies and gentlemen, we will be landing at Qingshang International Airport in about 30 minutes. Please open your window shield, put your seat back up in upright position, and fasten your seatbelt. Thank you. Эхлэж Жетвинг. Номер 2-оор хүннэ. Монголын 308-ыг номер 3-т тооцоолоо. За. Монголын 503 301-ийг 30 минутаар хойшлуулъя. За. Гүрэлтэн бүхэн хугацаа 30 минут хойшлуулъя. Шима. Үгүй хараа би сая зүгээр хамаг юм ин ороод хамтсан газар ажлыг хийхдээ мө тэнийг новшооч ирээд хамаг юм баллаа ичиж байгаа байхгүй. Үгүй харин тий. За тэр яг чи яасаг шүү. Бас уу. Санаа. Цагчин болчиход байна. Чи түрүүн бас хоцорсон биз дээ. Бүгдээрээ маш хариуцлагатай байх хэрэгтэй. За би мэдж байгаа шүү дээ. Цаан чи надаас өөр хүмүүс зөндөө хүмүүс байгаа л зү. Та ч одоо намайг мөрдөж мөшгөөд ит юм ааш. Чи хааш юм бэ? Зөвшөөрөл олгодог байхад финал нэвтэрчих юм. Зөвшөөрөл өгсөн гэж бодсон шин. Зөвшөөрлөө бас бүгэлж нэвтрүүлгүнд авч финал гардаг гэдэг мэддэггүй юм уу? Олон мэдэн л дээ. Тэгээ ажиллахтай байх чинь янз бүрээд өгдөг юм уу? За, уучлаарай. Энд юу болоод байгаа лээ? Цэрнэг аюулгүй ажиллагааны зааварч үзэгч финал нэвтрүүлгүнд олгодог байхад төвтрлээ. Жилмиг ажилд ороод хэр удаж байна? 10 сар. Чамаа ажилд орсон эхний өдрөөс чи аюулгүй ажиллагаа гэдэг энэ хоёр үгийг овг нэршээ чэйжл гэж хэлсэн л баймаар юм да. Чи нэгдүгээр нисхийн салбарт ажилдаг гэдгээ. Хоёрт аюулгүй байдал гэдэг үгний мөн чанарыг ясмахандаа шингэтэл ойлгосон цагтаа тагж ирээрэй. Тэгэхээр чин даргаа ойн киног яах? Чухал ажил гэдгийг чи би ойлгож байна. Чи өөрөө дотор нь ажилдаг хүн. Аюулгүй ажиллагаа гэдэг үгнийхээ мөн чанарыг ойлгоогүй жиж гадны хүмүүст дагуулад перрон талбай дээр яваад байна гэдэг чинь байж болохгүй асуудал шүү дээ. Тэгвэл та хэд дагуулсан явчих болохгүй юу? Ямар ч байсан өнөөдөр чамд өмнөх олохгүй. Шаардлагатайг би хариуцсан аль бэлтс рүү чинь бичгээр тайлбарыг чи явуулж өгч болно.
За чамд аюулын ажиллагааны хичээл загалах заавалгаа одоо юу та? Гишүүнэ. Токиогийн нислэг хойшлсон гинэ. Юу? Оо яа баларсан юм би. Яасан лөө? Гадаачуулан тэнгэр цэлмэг байхын хачин юм да. За би энэ хүнтэй яриах гээд. За сайн байна уу олдраа. За сайн байна уу гişүн. Таны ажил төрөл сайн уу? Нислэг онгоцны буул дээр л сууж байна. За. Нислэг хойшилсан гэдэг байх юм. Өнөөрөө Токиод чухал уулзалттай юмсан да. За ойлголоо. Би одоохон шалгаах хэрэгээ тань л үргээ ярий. За өнөөдөр л очихгүй л би төлөөл дууслаа л гэсэн үг шүү дээ. Баллаа юм бэ. Би нэг Токио руу ярьд юм уу? Тэний унаа тэргийг хойшлуулах гэж үзэх үү? За тэг. Бүсэн хэсэг байна. Байна уу? Өчигдөр наад онгоцоо нисгэлдээ өш. Наа чи албаны хүмүүс наа улсын хурлын гишүүчин Токиод орой уулзалтаа хоцрох гээд байна гэдэг шүү дээ. Яг одоо Монголын 503 нислэг үлдэх боломжгүй байна. Үгүй ямар ч цаг агаарын саатал байхгүй хахад би яагаад онгоц өрөөд байгаа юм бэ? Ослын буултын араас аюулгүй байдлаа бүрэн хангаж иж нисэх зөвшөөрлөг байна. Гэр би чамд хэлээд дээ шүү дээ. Чи эхлээд өөрийнхөө онгоцыг нисгэж. Дараа нь гадаадынхаа онгоцыг буулга ойлгосноо? Jetwing Airlines 255 гинти ослын буултын талаар мэдээлэл авсан мэт. Чи дараа нь авиа компаниудаас ирэх гомдлоо өөрөө хариуцах юм байгаа үстэй. Би танд гинти ослын буултын талаар мэдээлэл өгсөн бидстэй гэж хэлээд байна. Ойртолтын бүсдэр асуудал үүсэх юм бол хамгийн хавилдаг гэдгийг та мэдчихэж байгаа үстэй. Чи ажиллаа мэддгийм үү? Наа албаны ажил өрнө. Наа түл шатхууны зардал гэ зөндөө юм гарна штэ. Энийг зүгээр агаарын уйлгийн түлштэй харьцуулшгүй их хэрсэлтэй. Чи хараад агаараа мэдв. Би мэдэж байна. Уучлаарай. Манай онгоц газарт чинь асуудалтаас унаа. Үгүй юу гэсэн үг би түрүүн баахан очиртэй байсан. Одоо бизнес ихээр оруулахгүй ямар очиртэй юм бэ? Бид нар дүрм журмынхаа дагуу л ажиллаж байна. Үгүй би яг бизнес маар. Би яг бизнес гад юм. Хэрвээ миний би ямар нэг юм болох юм бол чи хариуцах юм уу? Хөө чи нойлоо онгоолгоо чи. Уучлаарай. Манай онгоц газарт чинь асуудалтай суугаарай. Би яг бизнес маар. Би бизнес гад юм. За та тэгвэл хурдан ороорой за. Онгоц газардах үед ариун цэврээр ашиглах нь аюултай дээ. Улаанбаатар Монголын 162 өндөр алдах зөвшөөрөл үсэ. Монголын 162 ойлголоо. Өндөр 3000 м эзлээд дэлтгэе. Улаанбаатар ойлголоо. Яасан болоо? Том юм болж дээ. Түшиг байгаа минь гайг байлгүй. Бид төлөвлөгөө цагаас 20 минут хоцрохоор байна. Зорчигчтой яаж? Сая доошлоход ариун цэврийн өрөө орё гэдэг нэг ганц асуудал гарсан. Тэрнээс бол зүгээр. За би мэдээлэл өг. Дараа нь ч дахиад танилцуулаад хэлээрэй. За. Хүндэс зорчоо өгчтэй Хөлгийн Ахмад од ярьж байна. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хөдөлгөөний ачааллаас хамаарч бид төлөвлөгөө цагаас 20 минут хоцорж буугаар байна.
Хүндэс орчигч та бүхнийг найрсгаар хүлээж авна гэж итгэж байна. Яасан? Гişүү. Удахгүй нэснэ гин. Уг нэг сүржигнээд байх юм байхгүй л тий. Гадаад нэг онгоц ослын булт хийх гээл. Тэгсэн өнөөдөр гарч байгаа ээлжийн дарга нэг мэдрэл муутай юм байдаг. Тэгэл бариад байгаа юм байна. Наад нөхөртөө улсын ажил саатуулал яадгийг мэдрүүлээд өгөхгүй юу? За тэгнэ. За сайн яваараа та. За. Улаанбаатар Монголын 162 3000 м-ийн өндөрт Сера Экоромио дээр зүүн эргэл төр хүлэг нислэг үлдэж ирлээ. Баяр хүргэе. Сайдсан ба шүү дээ. Мэдээлэл авсан. Баярлалаа. Монголын 503-т нээсэх зөвшөөрлөө өгчээр. За ойлголоо. За амжилт. За амжилт. Амжилт. Уучлаарай бүгдээрээ буцаа суудалтаа суугаарай. Суудлын гэрлэн дахин унтраг байна. Хүмүүс босцсон байгаа үстэй. Бүгд буух цагаас өчнөө хоцорчлоо штэ. Юу яриад олон юм яриад байгаа юм. Уучлаарай бүгдээрээ ингэж дайраад хамбал бид нэр онгоцноосоо бууж чадахгүй болон та буцаа сууна. Дээрээс нь бусад хүмүүсээ битгий дэлхийд өгөхгүй. Би төрүүлээд гарчвал энэ зай гартын байгаас тэгээ бусдын зохицуул та. Манайхан юм бүдүүлэг замбраагүй штэ. Буухын хооронд л хүн барьж авч задах нэ. Нодлын Японд болсон онгоцны ослын үеэр 200 гаруй хүнийг 90 секундын дотор 9 минут болцсон байгаа штэ. Тэгэхээр манайхан яаж ч ийм замбрааг байгаа байхгүй юу? Ажлаа хийж байгаа хүний шаардлагыг хүндэтгэж хүлээж авдаг улс чинь тийм байгаа шүү дээ. Өөр байгаа шүү. Тийм өөр байгаа шүү. Дахин суугаач. Үстэйгээ хөндлүүд яасан юм бэ өөрөө? За. Марга өнөөдөр сайн байсан шүү. Санаа байж та. Бана. За, даггүй юу? Найз нь ажилласаа буугаал ховсоо солих гэрлээ чинь. Чанараа завтал хойлоо явж бисаа орох юм. Өөр таарсангүй шүү дээ. Тэгэл дээ. Найз нугасаа спорт удирдлагын зохион байгуулалтынх нь албанд ажиллаж байгаа. Ажилтаа залуу шүү нэр. За, баярлалаа. Зогсоол дээр үлдсэн. За, тэгээд найз нь ховсоо сольж байгаа гэж. За. За, сайхан явлаа, сайн явлаа. Баярлалаа. Сайхан мэсээ та. Баярлалаа. Баярлалаа. Та сайхан зурчлаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөлөөрэй. Сайхан зурчлаа. Баярлалаа. 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 Тэ? Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөлөөрэй. Баярлалаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөлөөрэй. За, ахыгаа өстөө уучлаа. Ахаа жоохон төрөгчлээ. Зүгээр дээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөлөөрэй. За баярлалаа. Ахнаас яг одоо очиж чадахгүй нэ. Яасан? Зүгээр уцаар хэлж болохгүй. Та өнөөдөр ирнэ гэчээд би ээж таныг өнөөдөр ирнэ гэдгийг хэлсэн шүү дээ.
Хан ээж рүү мөнгө явуулчихад ээжтэй яриа за. Та ихтэй юу яагаад авд ирэхгүй вэ? Чи бодлоо ээж нэрийг өрөөд байгаа юм шүү. Уудгүй шүү дээ. Үгүй яахав дээ дүрсэн гэрээр энийг орж байгаа. За. Хан маргааш яг очноо. Өдрийн мэнд. Өдрийн мэнд хаа. Тэлжтэйсэн юм уу? Тэ. Ажил нь сайн уу? Харин өнөөдөр бичлэг авах гэсэн чинь болсонгүй. Тал цаггүй аж таарлаа шүү те. Харин та нэрээ хизээ завтаа болох юм? Юу лээ? Дээр танаас нэг хэдэн зураг аваад өгөөч гэж гуйсан ш. Ирэх 7 хоногоос ажиллахайг болох байх. Тэр үеэр холбогдъё. Та тэгвэл тэр үедээ над руу яриараа да. За баяртай. Баяртай. Байна. Ойлгосон. Ахлаа. Арсын модууд маань олдсон гэж. Мөрөнгийн нисэх буудлын дээр өөр хэсгийн гэмтэлтэй тэмээгийн төгөд хөрөж байгаа юм. Яаралтай нааш нь явуулчих гэж. Цааглаа. Ашгүй дээ. Та тэрнээс өмнө харин итгэлийг аялуулах зөвшөөрөл авах хэрэгтэй юм шүү. За ерөөсөө би дарахтаа орж уулзъя. За тэгээ сэлбэ ихээр бидний ажилчтай ундрах нь дээ. За. За юу вэ? За. Сайн явж ирсэн үү? Эслэг амжилттай. Амжилттай дагуу сахар яваад ирлээ. За болоо та. Өнөөдөр энэгээр юу болоод байна? Өнөөдөр нэг ослын боолт хийсэн. Нэг иймэрхүү асуудлууд яхахлаар дандаа миний найзын ээлж нар харчаад байна. Энэ тентхийн асуудалтай нислэгүүдийг татах өвчтэй юм шиг жижээ. Харин тийм ээ. Уг нь арай өөр юм татдаг өвчтэй байсан бол дээр байх. Чи юу нь яаж ингэж дандаа асуудалгүй байхад байна? Асуудалгүй байх таа. Наазам ч гэсэн нэг том юм буруу хийж чадна. Энийг бас чамтай ярилцсан зөвлөлтөй билүү гэж бодчихлоо. Юу болсон? Экипажийн ажилтнанд асуудал үүсгэжлээ. Бодвол нэг сайхан бүсгүүл байх байц. Тачгүй. Тэгээд асуудал нь юу вэ? Миний сэтгэлд нэг л нийцэхгүй гэх юм уу? Дахиж уулзч болохгүй байна. Ганц бие юм аа үст. Тэ. Ганц бие хүмүүс ажлын байран дээр уулзаж уулзраал үз. Надад ч одоо асуудал нь юу вэ? Тэр нь ч яг тийм л дээ. Надаа нэг тийм гойлог сайхан хүүхнүүд таалагддаг юм шиг байна. Надад ч ярин сонир өнцөг байна. Уг нь эрчүүд чинь бүгдээрээ л гой сайхан эмэгтэйтэй уулзаж болцохыг хүснэ өстэй. Гой сайхныг ч нэг буруудгаагүй л аа л да. Надад харин эсэргээрээ цовоо сэргэлэн тийм эмэгтэйчүүд таалагдсан юм шиг байна.
Танаа нөгөө хэвлийн төлөөлөгч охин шиг. Хин гинэ. Цэлмэг ярьж байна. Айгүй өрх охин байл шүү дээ. Үе бодогдол байгаа юм да. Чи бас тэгж яхад айхтар юм. Хизээдээ цэлмэгдэр хар цунгаа амжиж байна. Эртэд хүүхдээр туссан шүү дээ. Хүүхдтэй ч гэсэн айгүй өвтөх харьцдаг. Зөв харилцаатай эмэгтэй шиг санагдсан. Нэг уулзъя гэж бодоол. За, бис орох уу? За тэгье. Итгэл нэрээ хаагур байна. Цаадгантаа ч ойр дуулцсангүй. Уул нь сэлдэг бол басын хамт аваа явахгүй тий. Цаадах чи усан сэлийг бол ойртохгүй. Би усан сүхээс сүхэл гэдэл. Бөмбөг шидэг гэх юм бол харин гүгээд ирэх бахтай. Нэрээ тэрх бах тий. Чи яач вэ? Тэр онгоцноо ч буугаад дуусчлаа. Харин өнөөдөр зөвшөөрөл өгөхгүй гинэ. Тэгээ яах гэж хүн ажил ихтэй сууж ах чи яаруулаад байт юм бэ? Энд хөгжрөл донд чи би наашаа ирэх гэж баг аваар ихэ шахлаа шүү дээ. Би бензинийх нь мөнгийг өөрөөсөө өгч. Ганцхан бензин яриаг байна л да би. Тэнд хийгээ сууж байгаа ажил, тэгээд наашаа ирж байгаа цаг хугацаа. Эдгэр чи хайран байгаа байхгүй юу? Ямар 5 алхмын газар байгаа шүү дээ. Наашаа ирэх гэж юу болж байгаа вэ? Та нар бас бодмоор шүү дээ. Би харин болчих واخ гэж утсан юм аа. За инги. Дараагийн удаа дахиж ингэж хүний цаг зав ажил алахгүй за. Тэгээд бүх юмаа нарийн тодорхой болгочоод дуудана. За юу. За. Баяртай. Цэлмэг. Чи заримдаа арай энд сүрсээр байх юм аа. Хуцаа авахгүй. Юу бодё яваад гэдгийг. Та ядч бити дээрээс нь нэмрэлт хүн. Намайг зүгээр л ингээ авах гэж. Орхичих чиг. За болио болчи. Бол танаа үеийнх нь бол ойлгохгүй юм. Юу ч хэлэх үдэ чамд. Анаач. Боосон. Сайн яваад ирлээ. За та хэд байж байна? Хүн цэцэрлэгтээ явцсан уу? За. Би нэг басын орчоод оч. Гүн байна. Замаараа Дэмрэл огшихаар орж эмийг нь төхүүлж өгöd. Тэгээд очие. Тэ жоохон оройхон л. За. Чи яагаад дуугарч вэ? Зүгээрээ. Ажил дээр нэг жаахан асуудал гараад. Гайгүй юм тэгээд. Гайгүй. Цэлмэг манай нисгий хүүхд юм уу? Хэр мэдвэж вэ? За үз. Өвөө эмээ хоёр нь манай дээр ажиллаж исэн гэсэн баг шүү. Тиймэрхүү юм сонсогдсон санагдаж байна. Итгэлдээ юу гэж юм бэ? Цадчээр намайг гомби гонцгороод явж байхдаа таарсан л гэдэг гэж хэл. Цаасан нэрэл тэгж л хэлэх байх л та тий. Тэр болроо чинь зүгээр үү? Зүгээр дээ. Би ч дүрч. Чи юу нэ зээх нэр явах гэдэг. Би энэ эмгтээчүүдтэй ерөөсөө нэг уучраа олж чадахгүй байх шиг байна. Зэ яаж юм? Чи хэлдэг үстэй. Ганц л шийдвэр гаргах хэрэгтэй. Гэтэ тэр нь зүг байх хэрэгтэй гэж.
Өөрийнхөө гаргасан буруу шийдвэрээс болоод хүүгээ өмчрүүлсэн. Одоо тэгээд тэрэндээ өөрийгөө зэмлэл явуучин да. Өөрийгөө зэмлэх юу бах вэ? Чиний шийдвэр харинчцсан юм шүү. Нэгд тэгэл сэтгэлгүй үнийг хүүгээс олж уйныг чих байсан. Тэрний оронд өөрөөсөө амьдралыг хөөсөн дэр шүү дээ. Нас нь хүүгээ өрөвдөд байна л та. Хүүхдэд ээж нь хэрэгтэй шүү дээ. Хүүхдэд ээж хэрэгтэй л дээ. Гэхдээ хайрлаж халамжилдаг, өсгөж хүмүүжүүлдэг тийм ээж хэрэгтэй шүү дээ. Дурны хөрвөл өөрөө хүүхдээ орхиод явчихдаг тийм ээж байсны оронд миний нээз илүү хүүхдээ сайхан өсгөөд сайн авах гэж чадсан шүү дээ. Би ч хүүгээ яаж ээжгүй өсгөх үү гэж бодоод. Хүүгээ явуулцдаг ч юм л гэж бодчихлаа л. Танаа хоёр ч уг нь мундаг залуу болгоод өсгөөд өгөн дээ. Тэр үнэ. Хүүтмэл сайн ээж болдчихвэл болоо л гэж бодох юм. Өөр хүсэх юм алга та. Харилцаа ойлголцсон гэдэг л асуудал байна да. Өөрийг нь хайрлахгүй гэдгийг мэдчихэж. Өөрөө хайрлуулахын тулд хүний амьдралыг өөрчлөхгүй шүү дээ. Би бол надад ч тэмээлгч бодож байна. Би одоо харин надтай яаж тохирох вэ гэж биш. Миний хүүтэй яаж харьцах бол хүүтэн сайн ээж болж чадах болов гэж боддог л. Чи тэгээд сайн бодож үзсэн юм уу? Наадах чинь гэхдээ хамгийн зөв гаргалгаа биш шүү. Нэрээ цэлмэг хүүхдтэй айгу хөрх харьцдаг юм л. Нэг тийм нэг арга ивийг нь олоод эвтэйгээ харьцаад байдаг юм шиг санагдсан шүү дээ. Миний хөө аавгаа тэр сандал дээр сууж байгаа хүлээж л татах уу? Аав нутагш ороод хүнтэй уулзаж байгаа гэж. Үгүй ээ, би ядраад хурдан гэртээ харъя. Тэмчээ. Аавыг нь дотор хүмүүс хүлээгээд штэ. Тэгв. Үгүй ээ, би ядраад байна. Уучлаарай. Манай хүү харин дотгош ороод хүнтэй уулзчаад ирэх гэсэн чинь үлдэхгүй гэж урлаад болдог. Уучлаарай. Яаж юм бэ? Нэр их чихэн цуг нь гошглаад байгаа юм шин. Чи шоколад идэх үү? Тэгээд Баярлалаа. Хүй, надаас бүр гой ундаа байгаа юм. Ундаа авах юм уу? Тэгээд Түү. Яна, болж байгаа юм уу? Оо, зүгээр. Та ороод хүнтэйгээ уулзчих юм уу? Тэ бит хоёрын түлэж. Манай хүүг харчаа гэж юу? Би уламжныг удахгүй л дээ. За, танд тест их баярлалаа. Миний хөө аахгүй нэг хичтэйг байж гараа заа. Ангиас орж гараа тэр. Боловсон. Хоёлаа аавыгаа үлээж чахта энэ дээр гой зураг харуулж авах юм. Хүү. Ямар өөргийн за. Өөр. Яа, чи ямар мундаг энэ ярта. Энэ ярта. Хүүшээ юу болж байгаа юм бэ? Наа хүүхдээ буулгаач. Хөө яна, уучлаарай чи. Хүүхдээ ихлэх газар орж яцсан яасан хачаанд юм бэ? Анаа өрхийг тарцсан уу юу? Энийг одоо би стохол зураг авахсан. Хүүхд юм ш. За яа юм хараа. Ваа. Оо энэ бүр гоё зураг биш үү? Чихт энэ зургуудаа хамаагүй хүмүүст өгч болохгүй шүү дээ. За,
чинь явлаа шүү за. За, таньцтай баярлалаа. Ихтэй баярлалаа гэрээ. Баярлалаа. Баяртай. 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 Санаа л нэг тийм ялтамхаа. Хөрхи инээж байгаа нүдэн тарагдаад байна шүү дээ. Гэхдээ надаас насаар арай дүү бах те. Тэр гайгүй байл үгүй. Миний найз чи бүгд болохоор сайн ойлгох болох шиг байна. Наадах чирээ хүн үнээс болох уу? Цаах. Ханаас амар стресстэй байна. Бас яасан бэ? Үгүй яа ажил дээр нэг юм болоод. Тэгээд өөр бас ярих юм байна. Чи нэрээ амжихгүй мүү? Сокосыг тарцсан ирж байгаа. Тэжим надад ийм атгаа өнөөдөр өөр очроо алчих заяа. Найз нь болзоотой байна. Дутхгүй ярьж. Хий. За найз нь тухтаа дараа нь ярьж үгүй заяа. За. Амжилт. Чи нэрээ орд ажиллаж хэрэг юм. Орд гайгүй л. Юус. Тэм. Тэгвэл цэлэн гурлаа нэг болцоо. Чад хөлөөд. Болцмоор бол чи өөрөө болцох. Ягт таяр ч нэг газар ажилладаг үстэй. Тэгээд чи ихний уулзалтын зохион байгуулагч гэж шүү дээ. Чи яагаад байгаа юм бэ? Нисгэгч нар чи уг нь зөрөгтэй байдаг үстэй. Тэр тусмаа Монгол нисгэгч нар хамгийн зөрөгтэй. Бусдаа яагаад буулт хийж чадахгүй байхад л дуртай газараа буудаг гэдэг үстэй. Чи хүртэл ингэж ярихаар бус хүмүүс нь буруугаар ойлгох нь аргагүй юм байна л да. Тэ. Шара. Монгол нисгэж байна уу? Гадаад нисгэж байна уу? Ямар ч хамаа авахгүй шүү дээ. Жишээл өөр асуудал. Зориг мөрөг бол бүр хамаагүй. Бид нар тэгээд хинээс ч дутуу биш. Бас хинээс ч илүү биш. Зөвхөн дүрм журм заасны дагуу тэрийг л баримталж байна. Одоо чи одоо тоглоом ойлгохгүй яагаад байгаа юм бэ? Миний дүрмд зааснаар би нэг л шийдвэр гаргана. Тэр шийдвэр маань зөв байх хэрэгтэй. Ингээд ивэл мангарах байцтай. Хоёулаа ч нэг нь ажил биш амьдрал ярьж исэн байхаа. Уулын тэгжлээсэ. Бэн өдрийн мэнд. Ажил нь хэрвээ энэ? Гайгүй. Завн гайгүй бол спорт ордон дээр ороод ирэх боломжтой. Яасан та ямар гин залгаж байгаа юм? Энд дээр нэг хүн уулзъя гээд. Хий. Өөрөө ирээд тараа. Хилчилтэй хий. Үнээрээ наашлагтаа тэмцээнийхээ өдөр дэмжиг аваад ирэх үү? За бид бол аваад гарч. Цэлэн юм уу? Тий, би харин танилцаж амжааг байгаад. За. Чи одоо яаж? Би яасан? Чи одоо юу гэсэн юм бэ? Ямар ч бэлтгэл байхгүй байх чи. Одоо цэцэг дуудвал хэр хурд ирэх бол битгий сүрч гинэ те. Минийз байгаагаар гоёлаар гэдэж штэ.
Юу ч гэсэн гарыг. За, гүү 2 3 хоногоос тэгээд болчих واخ. Тий. Чи тэгэхээр 5 дахь хагасааныг хүлээгээд Сайн байна уу дараа. сайн байна уу? Чи хаа урж яваа? Спортын орд орох гээд. Хавд юу вэ та? Би харин хүнтэй болцож байгаа юм төрүүл явчих. Юу байна уу? За юу яа? Өгшин эргээ. За юу. За. Чи одоо тэгээд юу ч болоогүй хат дуудчих юм. За яа гэсэн. За, сайн уу? Сайн байна уу? Энэ нөгөө тэмцээний өдөр тэмж. Ажил сайн уу? Нөгөө сайн. Гэтэл нэрэ Дэмрэл дараагаас амжилттай яриагаа авч чадсан уу? Тий, арай гэж хасан. Тэг ер нь болцсон баа. Ашиг. Хамт явъя гэж яхад хавь явчих. За, залуус ажлууд нь сайн уу? Сайн байна. Хоёулаа ороод заалныхаа бэлтгэлийг ишэл хатах. За яах юм бэ? Ажлаа мэдэхгүй дээрээс нь алдаа гаргадаг хүнтэй шалгалж хүлгээр ороод юм явах уу? Та юу гэх гээд байна? Ажлаа мэдэхгүй талаар ярил би таны өмгөөлөлд байдаг хүний талаар ярий. Тим чадваргүй хүнийг хөдөлгөөн удирдагчаар ажиллах зөвшөөрөл олгосноос олж сая онгоцны ослол гаргаж шахлаа. Онгоц бол тоглоом биш шүү алдар тарах. Биш. Нэг хэдэн хүн зохицуулаад ажлаа олигтойгон шийдчих мэдв. Тэгж чадахгүй юу юу гэх гээд байна аа? Хоёул орж байгаад нэг ярилцаад байна. За. Цаачаа ажилдаа олчих шиг боллоо те. Харин тэглээ. Би энийг ахиж зүгээр өнгөрөхгүй. Сэтгэл санаанч тогтворж байгаагүй, анхаарал нь ч төвлөрөх байгаа хүнийг би л бүстэй ажиллаж чадахгүй. Нэгдүгээрт хэрэг мэдээрээ. Хоёрдугаарт санаагаар оролдохгүй шүү. Ойлгосноо? Би харин ч нэг нисхийн салбарыг өөрчлөж хүмүүсээс дүүрэхгүй гэдгийг амлаж. Чи ер нь надаар оролцсон хүн яадгийг хармаар байна уу? Чи одоо юу гэх юм? Одоо ингэсгээл харин да. Би ч сайн харин л та чамайг хүргэх юм уу? Би нэг өрөөндөө хитэн юмуд харагдсан маа. Тахгүй болохгүй. Яг чи орол авчаал гавчихгүй. Би чамайг хүлээчлээ. За. Тэгж яагаад түшиг завтаа болохоор оруулаа.
Монголын үндэс